За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За соёлтой өнгөлөг хот подкастын маань одоо 2 дугаар сизон инх баярагчтайгаа ярилцж байгаагаар гээд эхлүүлж байна. За манай инх баярагч бол миний хувьд бол ингээд би амар инспирэшн авдаг хүн. Тэгэхээр өнөөдөр миний урилгыг хүлээж авч ингээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ер нь бол яг инх баярагч байгаа ингээд юм дэлгэрэнгүй одоо ингээд зочдоо танилцуулдаг штеп. Тэгээ би ингээд танилцуулъя гэхээр бүр альнаас нь барьж авахаа сайн мэдэхгүй байна л да. Та ямар мэрэгжилтэй хүн бэ? Тэгээд яг энэ оролцоо талыгаа бас ингээ хөгжүүлэх гэж те бас хаагур бас явж исэн. Тэг ер нь ингээд таны хийж исэн туршлагуудыг би түүхүүдийг бас нэрсэр нэлээд олон хүмүүсээс сонсч исэн болохоор хүмүүстээ сонирн. Би барилгын инженер тэгээд эдийн засагч Орос сургуульд төгссөн тийм үү шүү дээ. Тэгээд юу яагаад амьдралын нөгөө юу гэдгийнтэй шаардлагаар гэдэг юм уу? Энэ нийгэм рүүгээ харсан мэрэгжлийн чиг баримжаа чухал юм байна гэдэг мэдэрсэн байхгүй юу. Түүнээс би ингээл зураг зураал, барилгын зураг зураал, нэг бол барилга машин бариал, нэг бол одоо нэг бодлого яриал, ингээд суугаал тэгэл нэг юм сайхан хаалганы цаан суугаад байх уу. Чиний хийж байгаа юм энэ нийгэмд, энэ ард түмэнд, энэ иргэдэд юунд хүртээлт юм бэ гэдгийг чи мэдэх ёстой байна гэдгийг одоо нэг ажил хийж ойлгосон байхгүй. Тэр нь юу гэхээр Азийн хөгжлийн банкны орон сууцны санхүүжилтийн төслийг би удирдсан. 20 түнтэй багтай. Тэгээ бид нар нэг талдаа ипотекийн зээлийг Монголд нутагшуулах, нөгөө талдаа иргэдийн оролцоотой амьдрах орчин сайжруулах загвар төслүүдийг хэрэгжүүлэх. Тэгээ тэр 8 загвар төслийг хэрэгжүүлэх явцад одоо байгаа суурьшлийн бүсийг сайжруулах, шинэ суурьшлийн бүсийг бий болгох, тэгээд тэр нь чинь дээд бүтц эзэмших хэмээн тавих тэ одоо ингээд ийм ажил. Тэгэхээр шинэ одоо байгаа суурьшсан хэсэг дээр сайжруулалт хийх болохоор яалтчгүй иргэдтэй ажиллах болж байгаа. Тэгжээд л одоо юу гэдгийг зам тавина, дэд бүтцийн одоо цэвэр бахар усны шугам могон тавих болохоор айлын хашаа тэ ингээд юм ороод ирдэг. Гэтэл нөгөө айлын хашаа чинь өнөөдөр таны одоо хашаа байшин орчин чинь 10 сая төгрөгийн үнэтэй байсан бол тэр нэг 1 метр юм уу 2 метр хашаагаа ингээд татхад таны хашаа байшны чинь үн өртөх нь бараг суух хэсэг байхгүй тий бараг 50 сая болно тий. Тэгэхээр тэрийг ойлгохгүй нөгөө усуд маань миний газар руу дайрж ийн гээл ингээд төв удаал тий янз бүр болдог байсан. Хөгжил харах тий тэрийг мэдэхгүй юм чи өөрөө яаж мэдгүй. Тэгэнгүүт нь энэ иргэдтэй ажиллагээд тэгээ иргэдийн дунд бид нэр цуглуулад бүлэг байгуулад таны энийг ингэх гэж байгаа та ийм байна гэдэг юм яриад тэгээ нөгөөдөл чи хөөрхөн нэгдээд те ингээд тэгээд бүр хамтарч юмаа төлөвлөдөг хамтарч юмаа ярьдаг тэгвэл энэ дорж ахихыг жоохон цаашлуулад тэднийхийг жоохон ингүүл болох юм байна те гэхээр наа чи яг болж штэ гэд ямар ч асуудалгүй хашаагаа олдуулаад өгчдөг юмаа ингээ хийчдэг хин нэгэн хүн эсэргүүцээд тэгээд өгшөө наадах чинь тийх гээд байгаа штэ гэхээр нөгөөдг нь тийм үү гэд ингээ хүлэмжширдэг. Тэгэхээр тэнд яг нэг дор амьдрал сурж байгаа хүмүүсийн тэр харилцаа тэндээс үүсэж эхэлсэн. Тэгээд байж баг хамгийн анхны нэгж гэсэн үг шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд тэр үед миний бас нэлээд дотны найз маань by people гэдэг сэтгүүлийг одоо гаргадаг байсан. Тэгээд тэр нүүбийн нэг хурал дээр нөгөө сэтгүүлийнхаа тухай яриад байж ах бүр надад амар ойрхон тусаад тэр 90-ад оны дундуур байхгүй юу. Тэгээд тэр сэтгүүлийг би хадгалсан байсан. Тэгээд 2000-ад оны ихээр бас нүүбийн хуралд ингээд очиод сууж исэн чинь нөгөө найз маань нөгөө сэтгүүлийнхаа тухай яриад иргэдийг яаж оролцуулж байгаагаас Азийн одоо энэ бүсүүдийн дунд юу хийж байгаа тухайгаа яриад бүр яг нөгөө миний энд хийгээд учраа олохгүй байгаа юм маань тэнд аюу гоё хийсэн тухай яриад тэгээд тэнд аюу олон экспертүүд бас ингээд орон орны хүмүүс юм яриад тэгэнгүүт нь би наашаага ингээд ажлынхан лугаа яриад за хэдүүлээ ийм төрийн бас байгууллага байгуулъя гэд хот байгуулалт мэдээ судалгааны төв гэдэг төрийн бас байгууллага байгуулъя. За тэгээд намайг очиход ингээд юм бэлтчээрэй гэсэн чинь манайхан дөрөв мөрөм элдв юм хийгээд нөгөөдөг чинь батлуулсан. Энэ бол 2005 оны 8 сард байхгүй. Тий. Тэгээд бид нэр одоо яг энүүгээрээ л нөгөө бүлгүүдийг байгуулж ирсэн. Тэгээд нөгөө манай Таиландын найз Таиландынхаа яг тэр бүлгийн том одоо ахлагч нарыг тэд нар чинь бүр ингээд орноор явж юмаа танилцуулдаг. Жирийн нэг одоо хорооллын иргэн тий ядуусын хорооллын иргэн тий тийм бүлгийн ахлагч болоод
тэндээ хөгжлийгээд ингээ орон оронд юмаа танилцуулдаг тийм мэрэгчлэн болцсон. Нөгөөд үл чи ирээд бараг тавлаа ирсэн баха. Тэгээ бид нар анхны хоримтлын бүлгийг Төв аймаг дээр байгуулжсэн байхгүй. Тий. Тэгэл ингээд бид нар хэд хэдэн ингээд бүлгүүд байгуулаад тэгэл яг нэрийг тэгэнгүүт одоо манай инженер, архитектор, эдийн засагч ингээд манай бүхэн чи бүгдээрээ яг үндсэн мэргэжлийнхаа дугаар нийгмийн мэргэжилтэй хүмүүс болсон. Яг ийм жижиг юм шиг энэ өөрчлөлт нь хүмүүсийг нэгтгэдэг, харилцаа хандлагыг өөрчилдөг юм байдаг. Та амьдарч байгаа орчиндөө идэвхтэй гоё байснараа таны амьдарч байгаа орчин чинь илүү тухтай, илүү үнцэнтэй, илүү ад жаргалтай, бие биенийг харж инээсэн ийм гоё тоглох орчинд одоо амьдрах тийм нөхцөлийг бүрдүүлдэг. Маш энгийн, энд ямар ч мөнгө хэрэггүй. Манай үйл хөдлөх хөрөнгийн салбарт одоо хийж бүтээсэн зүйлд чинь би хувьдаа одоо маш их баярлалаа гэж хэлмээрэн. Тэгээд хоёулаа яг энэ манай одоо подкастын маань гол зорилго нь тий бид нар ийм соёлтой өнгөлөг хотыг одоо хэрхэн бий болгох юм бэ? Хоёулаа нэг сөөхийн хууль тий сөөхийн хууль за тэгээд ипотек за тэгээд одоо энэ нөгөө коллектив хаусинг гэдэг ингээд олон нийтийн оролцоог илүү дэмжих талаас хоёулаа яриагаа эхлүүлье гэж бодож байна. Зөв. Тэр орон сууц гэдэг чинь нэг талдаа хүний хэрэгцээтэй зүйл учраас нийгмийн бүтээгдэхүүн. Нөгөө талаас орон сууц чи өөрөө зээл одоо тэгэл босод ингээд янз бүрийн барилгын салбарыг хөгжүүлдэг. Одоо ийм олон тэгэл орон сууцыг дагаад айл болгонд одоо цахилгаан бараа одоо юу ч гэдгийг бүх юм хэрэгтэй байдаг. Тэрний цаана дахиад тэр нөгөө дэд бүтцийн үйлчлэгэнд явж идэг учраас нөгөө талаараа эдийн засгийн аюул том бүтээгдэхүүн баггүй. Тэр орон сууцын энэ одоо энэ шин чанар нь өөрөө одоо улс орны хөгжлийн төвшин хүний амьдралын чанарыг өөрийн ягуусаа харуулж идэг юм зүйл байгаа. Тэгэд одоо би 1990-ад оны ихээр одоо төрийн байгууллагад ажиллаж байлаа л да. Тэгээ ажиллаж яхад манай дарга намайг чи ерөөсө орон сууцны асуудал хариуцаа гэдгийгсэн байхгүй юу. Тэгэл ингээл тэрнээс хойш би ингээл орон сууц гэдэг юм руу ингээл гүнзгийрэл ингээл ороод ах тусам юу вэ гэхдээ зэрэг эн чинь өөрөө бүхэл бүтэн цикл байдаг юм байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр орон байр гэдэг бол ингээд жижигхэн одоо нэг ээж авийнхаа хажууд амьдарч исэн бол өөр ингэсэн орон байртай болохын тулд хүн маш олон үе шатыг дамждаг. Тэр олон үе шатыг дамжих тоолондоо санхүүгийн асуудалтай тулгуурладаг тий. Тэгээ бусад юмтай тулгардаад яваад байдаг учраас яг энэ тухайн хүний үе шатанд нь орон байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэдэг юм өөрөө аягүй чухал болоод тэр нь өөрөө төрийн бодлогын хэмжээнд авах ёстой зүйл байдаг юм байна гэд. Тэгээ бид нар биш үү 90-ад оны дундаас орон сууцны төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого гэж юу юм? Ямар бодлоготой вэ? Ямар ч бодлого байгаагүй бид. Яг байсан өмнө ингээд нэг юм цуцаан ботууд байдаг. Гэхдээ тэр бол нэг юм стол бүтэхгүй нэг тийм хөөрхөн юм байсан. Тэгээд төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, орон сууцны тухай хууль. За тэгээд орон сууц хувьчлах тухай хууль. Яг тэгвэл тухайн үед чинь бүх орон байр бол хүний төрийн одоо мэдлэг байсан. Дөрөвдөх нь тэр бий болсон байрыг одоо орон байрыг одоо тэр чинь айгүй том үйл хөдлөх хөрөнгийн том одоо нөөц үйж байгаа шүү дээ. Тэрүүнийг яаж үр ашигтайгаар одоо ашиглалт үйлчлэгийг нь одоо өмчийг хамгаалах вэ гэдэг энэ сууц өмчлөгчдийн хууль буюу одоо дундын өмчлийн орон сууцны тухай хууль гэсэн ийм дөрвөн багц хууль дээр ажилласан. За энэ хууль бол одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтэл богино хугацааны техникийн тусалцаа хийгээд экспертүүд гаднаас ирээд тэгээ бид нар ингээд хамтраад энэ дөрвөн хуулийн төслийг боловсруулсан. За дөрвөн бичиг баримтын. За ингээ үе шатаар ингээ явсаар байгаад 97-оос 99 онд эдгээр бичиг баримтууд батлагдаад тэгээд одоо орон сууц ховчлогдож эхэлсэн. За тухайн үед ингээд зүүн одоо юуны Европын орнуудад биш үү орон сууцыг шууд ховчлцсан. Гэтэл тэнд юу болж исэн бэ гэхээр дундын өмчлийнх нь асуудлууд нь эзгүүдээд тэр байрууд балгас болж эхэлсэн. Яг тэр үед нь бид нөгөө гаднаас сургамж аваад за ингэж болохгүй юм байна. Тийм учраас хэдүүлээ дундын өмчлийн орон сууцны тухай хуулийн намд оруулъя. За нөгөө тэгвэр Монгол хүн амын хэдэн хувь нь байртай, хэдэн хувь нь одоо ямар орон байрны нөхцөлд амьдардаг юм бэ гэсэн чинь бараг 80% нь гэрт амьдарч ирсэн. Гэтэл гэр өнөөдөр орон сууц мөн үү биш үү гэдэг асуудал яригадаад нэг их хурлаар бид нэр орон сууцны тухай хуульд гэр бол орон сууц юм а гэдэг юм категорид оруулжсэн байхгүй. Тэгээд яг хөө ингээд
нөгөө ажил чинь явагдаад, батлагдаад, хувьчлаад. За ингээд хувьчилсны дараа нөгөө анхны сөөхүүдийг байгуулах ажил явагдсан. За сөөх гэдэг бол юу вэ гэхтэй зэрэг чи бит хоёр нийлээд одоо нэг юм байшинтай болчлоо гэж бодъё. Гэтэл бит хоёрын дунд тэр гадаа байгаа хашаагийн маань, гадаа байгаа зүлэг модын маань тий, гадаа байгаа тэр одоо юу гэдгийг аюул харуул хамгаалалт, арчилгаа тортолгоо, за гадна талд байгаа шат дундаа хэрэгэлдэг юмнуудын маань арчил торддог хүнийг хоёулаа нийлээд нэг хүн хөлсөж аваад хийлгэж байгаа. Тэр бол сөөх байхгүй тий. Тэгэхээр яг би жижиг хүрээнд ярьчлаа тий. Тэгэхээр яг энийг ойлгохын тулд тухайн үед орон сууцны кантор гэж байсан. Канторын хүмүүс орон сууцных нь одоо түрээсийн гэдэг юм уу тухайн үеийн түрээсийн байрны мөнгө гэж ярьдаг байсан. Байрны мөнгөний тэр талбайгаар нь тогтоож авдаг. Дээрээс нь уус дулаан цахилгаан одоо юу гэдэг юм бусад дэд бүтцийн үйлчлэгнийхэн төлбөрийг нэмж авдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр нэмж аваад дээрээс нь тэр үйлчлэгнийх нь одоо сервисийг буюу үйлчлэгээ үзүүлдэг байсан. Тийм. Гэтэл нөгөө яг тийм нөхцлөөсөө ингээд сууц сүмжлэлтийн холбоо гэдэг одоо тэр холбоо маань ингэж бий болоод одоо юу гэдгийг 36 айлын дунд 72 айлын дунд гэдэг юм уу 100 хэдэн айлын дунд байгуулагдаад ирэхээр тэрэн дунд чинь нөгөө нэг юм завсрын үе гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн цаана ер нь бол энэ хүний нөгөө юм сурсан дадсан юмд өөрчлөлт гэдэг бол өөрөө цаг хугацааны асуудал. Тийм учраас тэнд маш одоо амжилттай суралт хийх тийм шаардлагатай болсон л. Тэгээд тэр сургалтыг бид нар одоо бас нэлийн гадны хүмүүстэй нийлэл энэ 21 аймгаар тойрол бас нэлийн сургалтууд хийсэн. Энд чинь ийм учиртай юм шүү гэд. За гисэн хэдий боловч нөгөө сая хэллээ шүү дээ би. Тэ ингээд дадал тийм ойлголттой байх ёстой учраас тэр маань ингээд нөгөө нэг хийгээд яваад үед ингээд хэвших зүйл маань зөв ганц удаагийн сургалтаар тэр сурна гэж байх уу. Ингээд нөгөө одоо нэг 72 айлын дунд бий болсон сөөхөө байгууллаа. Нөгөө хуулиараа л явж байгаа шүү дээ. Даргаа явуулчлаа. Үлгэрчсэн дүрм мөрөм гаргацсан. Ингээ үжитл нөгөө сөөхийн дарга гэдэг хүн маань тэнд үйлчлэх ёстой хүн гэдгээ заримдаа ойлгохоо байгаад дарга юм шиг ингээд нөгөөдөлөө загнадаг. Гэтэл нөгөө оршин суугч маань өөрөө би өмчлөгч би энэ хүний хөлсөлж ажиллаж байгаа учраас энэ хүнд ямар шаардлага тавьж юу бүгдээрээ хамтарч хийгээд тэр өнөөдрийн одоо байраа одоо тий 100 жилийн туршид одоо чанартай байх уу гэдэг асуудлыг тэр хүмүүс хамтдаа шийдэж хийх ёстой юм а. Бүрэн дүүрэн ойлгохгүй асуудалтай оролцдоггүй ийм хоёр талын ийм үйл ойлголцол маань 90 хэдэн онд одоо тий яасан гэдэг чинь ч хэдэн жил болцсон юм. Бараг 30 жил болж 30 жил болоход энэ маань төлөвшөж бүрэн чадаагүй л тий. Тэгэхээр өөр цаг хугацаа шаарддаг. Тийм учраас бид нэр хамгийн чухал ярьдаг юм бол юу гэхээр ерөөсөө альва юмд хүн оролцдог байх ёстой. Оролцоо аягүй чухал. Одоо ингээл би ч гэсэн өөрөө ингээл бас орон сууцнд амьдардаг. Тэгэл оролцооны асуудал байхгүй ээж л ингээл шөмжлээд идэг. Яг та юу хийсэн бэ гэхээр хийсэн юм байхгүй. Нөгөө талдаа бол ингээд тэ нөгөө шүмжилсэн байр сууриас тэгээд оролцоод ирэхээр аягүй хөөрхөн. Тэгэхээр сая нөгөө та нарын хийсэн нөгөө тэ манай сөхийг авраач гэдэг чинь бүр яг миний бүр тэр загтансан газар байрцсан тэ яг тэр хэрэгцээтэй ойлголтыг хүмүүст тийм хөөрхөн тийм реалити нэвтрүүлгээр харуулчихуу гэж би харсан байхгүй тий. Би одоо яг ингээд нүүл хөдөл хөрөнгийн менежментийн салбарт ингээд 10 жил ажиллаж байгаа байхгүй. Одоо ингээд 11 дахь жил рүү орж байна. Энэ хооронд ч одоо ингээд бүхэл төрлийн орон сууц тий ингээд офис ингээд бүх талаас нь ингээд ажиллаж үзсэн. Тэгэл ер нь явж яг нэг юм эрэгтэй оролцоо, эрэгтэй ойлголт айгу муутай болсон юм байна. Муутай юм байна гэдгийг ингээд хараад тэгээд магадгүй одоо би ингээд бодож байгаа яг цаг үеэ олсон энэ манай сөхийг авраач гэдэг нэвтрүүлэг хийж таарлаа гэж бас нэг талаасаа ингээд баг хамт олонныгоо урамшуулж ийн л та. Тухайн үед бол одоо ингээд орон сууцуд яг ингээд юм одоо ч гэсэн ингээд бүүн болж штэ. Тэгээд тэнгууд байрны үн амар өссөн. Тэг хүмүүс одоо ингээд нэг 50 60 сая төгрөгийн байр гэж байхавчлаа гараж өөрөө баг 120 сая төгрөгийн хүртэл гараж байна штэ тий. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн үн өөрөө амар өндөр болцсон. Тэгээ нөгөө 500 сая тэрбум төгрөгийн хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүс чинь одоо яг нөгөө дундын өмчлөлийн хөрөнгө гэдэгдээ ингээд анхаарал хэлж байгаа байхгүй. Тэгэхээр 10 жилийн өмнөх одоо магадгүй хүн орой иргээд ингээд гой гой хотхнууд баригдсан шүү дээ. Тэрнээс одоо 10 жил одоо болонгууд
одоо тэр байшингууд ингээд навсаагаад эхэлж байгаа байхгүй. Тэгэл хүмүүс ингээд нэрээ эн чинь хөрөнгөний менежмент гэдэг чинь арай өөр юм байх хэрэгтэй юм байна. Одоо дундын өмчлөлийг хөрөнгөө одоо яах уу гэл ингээд одоо бүр нийтээрээ бүр нэг юм гэдэг юм хот болж эхэлж байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр барилгыг биш тэ ингээд төсөл болгоод барихад за бүр удлаа гэхэд 3 жил. За юу бүр удлаа гэхэд. За мэдээч хэрэг хурдан бариад хурдан борлуулах нь бол эдийн засгийн хувьд ашигтай учраас аль болохоор хурдан борлуулах гэдэг. За гэтэл би зөвхөн 3 жил гэж бодъё л та тий. 3 жил барьсан барилга 100 жил амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 3 жил болцсон барьсан барилга 10 жилийн дараа одоо навсаах юм бол өөрөөр хэлбэл би зүгээр бодъё. За 100 сая төгрөгийн гэдэг хэлбэрхэн тоогоор авчил та. 100 сая төгрөгийн үнэтэй барилга 100 жилийн дараа 1 тэрбум болох хэрэгтэй байхгүй. Одоо нөгөө мөнгөний ирээдүйн үнцнийг оруулангаа бас нөгөө өөрийнх нь барилгын чанар одоо бусад юмыг харгалзаад байршлаа дээр. Гэтэл өнөөдөр бидний 100 сая төгрөгөөр тэ одоо ингээд хөдөлмөрлж тэ ингээд хамаг мөнгөө зориулаад авцсан нөгөө үйл хөдлөх хөрөнгө чинь үр хүүхдтэй хойчтой ингээд өвлүүлээд өгөх ёстой. Тэр үнд одоо үйл хөдлөх хөрөнгө буюу үн цэнтэй тэр өөрийн чинь хөрөнгө оруулалтын одоо бүтээгдэхүүн чинь тэ 10 жилийн дараа 50 сая болцсон 70 сая болцсон байхыг бид зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэхийн тулд юу гэхээр эхнээсээ та барилга худалдаж авлаа. Таны энэ барилгын сөөх нь ямар юм? Яаж ажиллах юм? Ямар одоо тэ үйлчлэгээ энд хийх юм гэдэг имийг аягүй сайн ойлгож ээж тэр одоо орон байраа худалдаж авах хэрэгтэй юм шиг санагддгийг надаа. За окей авчлаа. Авцсан хойно харин яг тэр одоо сууц өмчлөгчд нь нийлээд за бид ийм авлаа. Энэ байшингаа яг энэ будг нь халцрахгүйгээр энэ одоо шохоо нь хэвээрээ байхаар энэ шал нь хэвээрээ байхаар бид яаж одоо хамтдаа энийг үр дүнтэй байлгаж чадах вэ гэдэг юм ярих ёстой. Яриад тэр хөсөж авсан сууц өмчлөгчдийнхээ холбооны хүмүүст тэр дарга одоо юу гэдэг юм бусад хүмүүст нь за бид нар ийм л юм хүсэж байгаа шүү. Тэгэхээр 10 жил одоо жилийн эцэтгэхэд энэ шал яг ийм хэвээрээ байна. Энэ ийм байна шүү хөө гэд ингээд тэхийн тулд нөгөө бид нар ч нөгөө дундаасаа гаргаж хоримтлын мөнгө мөн дэрэн зориулж явах хэрэгтэй. Тэгээд тэхийн тулд би хэдэн төгрөгийн хоримтлал танд өгөх вэ? Тэгэхээр айгүй үн цэнтэй байгаа байшингуудын одоо дундаа цуглуулж байгаа тэр мөнгө нь өөрөө харьцангуй бас өндөр байдаг. 1. Хоёрдугаарт ямар нэгэн том засвар үйлчилгээ хийх шаардлагатай бол яг тэрэнд зориулсан санхүүжилтийг хамтаа бас босгодог. Гэтэл яг тийм юм босгоод ирэх болохоор айгүй дургу тэрэндээ Хуримтлалын сангаал хасуулаад байдгийг. Тий айгүй. Одоо бид нар ингээс тариф тооцдог. Тэнгүү тарифаасаа юу асуулдаг вэхээр даатгалыг асуулдаг. Хуримтлалын санг асуулдаг. Бүр ингээд автоматар. Бид нар уг нь бодоод гаргаад өгдөг байхгүй юу? Тийм. Тийм учраас яг одоо яг энэ тухайн барилга байшингийн үнц нь өнөөдөр илүү одоо олон жил одоо яг ийм гоё байранда амьдрий. Тэр орчин чинь улам л гоё болоод байх хэрэгтэй байхгүй юу? Цэцэг ногоон дэлгэрээл одоо ямар нэгэн шороо тоос нь баг одоо юу гэдгийг те зам таргуун цэвэрхэн тийм орчинд байгаа л байвал тэр байшин чи өөрөө үнц нь нэмэгдээл юм. Тэгэхээр тэр нь одоо өдрөөс өдөрт нүдэн дээр муудаад байгаа байхгүй юу? Аюу үнэтэй байшингуудыг одоо миний нөгөө ийм мэрэгжлийн өвчин юм уу те би ерөөсөө ингэ байшинг аюу ажиллах дуртай. Тэгэл ерөөсөө энэ хагарал аюух гарч ийн байшингуудад тий. За тэрийг бол ингээл өчигдөр ихт би ингээл нэг дүүгэндээ ингээл орсон чинь зөндөө хагарцсан байгаа байхгүй. Хизээ ашиглалтанд орсон энэ чинь гэсэн чинь 8 жилийн өмнө гэж. Тэгэл ингээл энэ тентгүү ингээ хагарцсан. Гэхдээ энэ ингээ яа хагарцсан гэж өө нэрээ тийм биш тэгээд. Тэгэхэд хүмүүс ерөөсөө тэрийг ажигладаг. Нэг хоёрдугаарт байшингийн одоо яг нөгөө нэг суйртай холбогдож байгаа хэсэг байна шүү дээ. Гадна талын тэрэнд нь бүр ийм том зай гарцсан. Тэгээ тэр зай гарцсан байна гэдэг чинь илүү ч уус орно. Тэр яаж байгаа нь тэр хөрсөн сууж гин. Тэр хөрсөн сууж яана гэдэг чинь тэр байшин өөрөө бас асуудалд орж ийн үнцэн хэцүүд нь. Асуудалд орж яана гэдэг чинь тэнд ингээд юм нөгөө хитрээшн буюу одоо тий юунууд хагарлууд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хагарч өөр нэг л мэтгэд томроод байна. За тэгээд одоо хөрсөн жишээлбэл зарим хөрс чинь суудаг хөрс байна. Тэгээ зарим хөрс чинь овоодог хөрс байна. Зарим нь одоо бас нэг хөлдөө хөрс байна тий. Тэрнээсээ хамааруулаад оруулж байгаа байшин ч хүртэл өөрөө янз бүр болчдөг тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ барилга
барина гэдэг те. За энэ хөрөнгөний менежмент гэдэг бол айгүй чухал байгаа байхгүй юу? Яагаад өнөөдөр Европт 100 жилийн настай байшин, 150 жилийн настай байшин айгүй өндөр үнцэнтэй хэвээр байгаад. Бараг аяллаар бараг тэр чинь очиж үзхийн тулд хүмүүс бараг зуучлалыг хөгжүүлж байгаа. Тэр чинь бүр ийм цайзууд байгаа байхгүй юу? Одоо бүр ачин гоё цайзууд те. Тэгэхээр тэндээс одоо бид нар бас тэрэн шиг бас жишиж үзээд бид өнөөдөр энэ одоо ингээл танаа энэ офс руу ирэхэд л ингээл бүр битүү ингээл бүр юу ном мэддэхгүй байшин дундуур яваад ирж байгаа байхгүй юу? Олон ийм хорол дундуур тий чи юу илээ гэл харсаар байгаа л ирлээ. Үгүй тэгээд энэ байшингуудын үнц нь өнөөдөр анх худалдаж авснаасаа яг хөө байршлахын хувьд өсчиж магадгүй чанарынхаа хувьд яаж байгаа вэ гэдэг л аюул том асуултанд дэмдэг. Тийм учраас өнөөдөр орон байшин барьж байгаа хүмүүс одоо манай барилгын хөрөнгө оруулагчид ирээдүйн тэр одоо үн цэнийг бодож зөвхөн нэг гоё өнгөлн далдалт хийгээд одоо хүмүүс зарах биш те. Тэрийгээ бас юм үнцэнтэй байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. А нөгөө талаас энэ барилга барьсан улсууд өөрсдөө бас нэг хөрөнгөний менежментээ хийгээ яваад байдаг те. А тэгээ тэр хөрөнгөний менежмент хийж байгаа тохиолдолд бол нэг талдаа бас зөв, а нөгөө талдаа бас тэнд ингээл нэг барьсан гэдэг талаас харьцаад байгаа ч юм уу. Яг цэвэр тэгэхээр одоо asset management буюу хөрөнгөний менежмент гэдэг бол бие даасан шинжилх ухаан. Бие даасан бүр менежмент байхгүй одоо тий удирдахуун ухаан байгаа. Тэгэхээр энийг бас эхлүүлж байгаа та нарт баярлалаа. Тийм. Гэтэ бас тийм бас амархан бол байхгүй байгаа. Тий ягаад вэ гэхээр одоо ингээд биднэрт ингээд маш олон барилгууд бас ингээд санал тавьдаг. Одоо манай ингээд тий менежментийг аваад яваач гэд. Тэгээд яг бид нар ингээд мэрэгжлийн талаас нь ингээд үзэж хараад явхаар яг бүр үнэхээр заримдаа тэнцэх байшаа болдгоо. Үнэхээр муудсан. Тэгээд хөрөнгө оруулалт маш их хийх хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулалт нь хаанаас орохын тодорхойгүй. Нөгөө одоо сөөх аваа явцсан байгаа шүү дээ. Нэг мэрэгжлийн бос хүмүүс ингээл аваа явцсан байгаа. Тэр хүмүүс маш их одоо өртөө, авлагатай гэд ингээд тэгэхээр нөгөө нэг талаасаа бид нар ингээд тэр болгоныг ингээд одоо аврах бас боломж байхгүй байгаа тийм. Тэгэхээр нэг цэг дээр хүрэх ёстой тий. Тэгээд эндээсээ цаашаа одоо хөрөнгөний менежментийн компаниуд бас хөгжөөсэй тий. Улаанбаатар хотын одоо өнгө цэстэй байлгах хэсэг нь яг үндэ сөөхөд гэдэг мэрэгжлийн бус хүмүүсэд одоо тэр менежментийг авч явсанасаа хойш л одоо ингээд хэцүү болгоцсон юм байна даа л гэж би бас дүгнээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр одоо ингээд надад нэг юм бодглол одоо дөнгөж шин барьсан байшин. Окей. За энэ байшинг яаж одоо урт удаан хугацаанд нь энийг яг ингээд зөв хөрөнгөний менежмент хийгээд байх уу гэдгийг ажиллахад арай хэлбэр байж магадгүй. Би одоо бүр 6-аас нь орж байгаа. Тий. Зарим за тэгжээд л одоо нэг 10 жил орцсон болцсон байшин байлаа гэж бодъё тий. Гэтэл тэнд чинь зөндөө асуудал үүссэн байгаа. Юу н одоо нөгөө түрүүний миний хэлсэн тий ингээл хаагарал үүссэн. За тэгээд зарим юмнууд нь муудсан, гадна талынх нь юм яатсан. За тэгээд ингэж л тэрийг ингээд нөгөө одоо тавигдсан сөөх байлаа гэж бодъё л да. Окей тэр сөөх нь ингээ юм хийх гэдэж магадгүй. Гэтэл нөгөө цуглуулж байгаа мөнгө нь хүрдэггүй тий. За тэгээд нөгөө мөнгөөр юм ихэр нэг ойрхон зуурхан нэг юм будаг шунххан шиг юм дүрхэл тэгээд тэр нөгөө том нөгөө нэг одоо тийм засар үйлчлэгээндээ нөгөө мөнгө нь хүрэхгүй. Тэгээд тэрийгээ нөгөө одоо энийг ингэмээр байна гэхээр л нөгөө оршин суугчид нь ингээл юу яриад байгаа гэл тий ингээл одоо асуудал гаргаа явчихдаг. Тэгэхээр энэний цаана бол тэр үнэхээр бид нар орон байраа айтайхан байлгаа гэвэл бүр муудаагүй байгаа дээр нь жоохон муудсан байвал жоохон муудсан дээр нь янзалж авахгүй л бол нэг мэтгэд таны одоо байр өмч хөрөнгөний үнэгээд дээврийг хардгийг. Дээвэр нь зэвэрсэн. Одоо айгүй үнэтэй байшингууд байна шүү дээ тий. Дээвэр нь зэвэрсэн байгаа төмөр дээвэр нь. За тэр зэвэрлж явагдсан байна гэдэг чинь ерөөсөө бодог төрхөөгөө утцсан байгаа байхгүй юу тий. За бодог төрхөөгөө удна гэж нэг өдөр тэр цорноо. Тэгэл нэг өдөр тэр ингээл тэр нэг аюу гоё отын төвийн гоё байшинтай хүмүүс чинь тэгэл лазер нь усгойж л нь бол бас аюу тухгүй болно да тий. Тэгэхээр яг тийм аюу проблемууд аюу байгаа. Тийм учраас би зүгээр нэг юм байшингийн доктор хэмээр санагддаг байхгүй заримдаа. Оншилдог тий. Ингээл сайхан ороод за ингээд шатнууд нь ямар байна?
шатны бариулууд нь ямар байна, лифт нь ямар кондишнтэй байна. Та нар хийдэг л баг л та тийм одоо тийм үнэлгээ үнэлгээнүүд. За дээвэр ямар байна, за хан туурга ямар байна, за тэр одоо шугамшүүлжээнүүд ямар байна. За тэр нөгөө анх их усүрээс явж байгаа шугамуд нь ямар төвшөнд явж байна. Яг энийг хүлээж авахдаа одоо өөрөөр хэлбэл та нар яг нэг ерөнхий менежментийн үйлчлэгээ хийхээс өмнө тэрийг яг за би ийм юм хүлээж авлаа шүү. За би ийм хүлээж аваад энийг сайжруулах гэвэл ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. За тэхийн тулд энийг бит страталаар нь ийм юмнууд байна. Хамгийн түрүүн алийг хийх вэ? Найзуудаа. За техникийн хувьд юм уу одоо ач холбогдлын хувьд бол бид бол энийг гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна гэд нөгөө найзуудаагаа өмчлөгч нарыг дуудаад өөрсдөөс нь асуугаад үнэхээр энийг хийхгүй бол 2 жилийн дараа танаа дээвэр цорно. Энийг хийхгүй бол танаа юу ч хаарна. Энийг ингэхгүй бол ингэн гэд юм хэлэх юм бол тэр үед таны өнөөдрийн 500 сая төгрөгийн үнэтэй байшин чинь магадгүй борлогдохгүй 300 орно шүү. За тэгэл та нар минь шийдтэй гэд. Ерөөсөө энэ одоо миний энэ ингэр дээр байж байгаа тийм collective housing гэд тэгээд let people be the solution гэдэг. Collective housing гэдэг чинь ерөөсөө хүмүүс нийлээд орон сууц барихаасаа илүүтэйгээр нийлээд орцсон бол нийлээд хүн шиг хамтдаа байж тэр асуудлаа хамтдаа шийдээд тэгээд одоо сайн сайхан амьдрал гэсэн санаа байхгүй. Тэгэхээр хүмүүс өөрсдөө шийдлийг гаргадаг байх ёстой л гэсэн санаа байгаа юм. Оролцоотой байх ёстой гэсэн үг тийм. Тэгэхээр яг одоо ингээл юм сайхан ингээл тавиал өгөх хэрэгтэй. Тэгхийн бол тэд нар чинь тийм байна, ийм байна, энэ тэрэгэл тэгээд тэр оршин суугч дундаас чинь аяндаа манлайлагч төрөөд ирдэг. Тэр манлайлагчдынхаа үе дотор нь сууж байгаа хүмүүсийнхээ үгийг бусд нь бас сонсон шүү дээ, тий. Тэгээ тийм учраас энэ аль болохоор оролцоог их болгодог. За тэгээд аягүй шүүмжилдэг хүмүүс их байдаг. Шүүмжилдэг хүмүүсийг бол бас яг энэ саяын энэ одоо байдлаар асуудлыг тавиад та тэгвэл энэ дээр нэг шийдэл хэлээд өгөөч те. Яавал зүгээр вэ? Тэгээ таны одоо санал их үнэтэй гэж магадгүй гэдээ бас яриад үсэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр баг нөгөө шантраад тэгээ загнаад ангууд намайг загнаад байна гэдэг ажиллаа өгөөл ажиллаа хаяал тийм асуудал. Тэгэхээр тэр загнаад байгаа хүн чинь бас айгүй дуурч чаддаг хүн гэдэг чинь жоохон толгоон сэрэг хүмүүс байдаг байхгүй юу? Бас тий. Тэгэхээр тэр хүмүүсийг тэр чадамжийг бас ингээд өөрийнх нь юмны төлөө одоо юу гэдэг хандуулаад тэгээд тэр шийдлийг хамтдаа гаргадаг байж болно. Тэгээд зүгээр биний одоо амьдарч байгаа газрын сөөх гэхэд өөрхий цайлуул ингээд яваа л гэдэг байхгүй ингээд юм ийгээл загнуулаа л яваад идэг. Тэгэл нэг ганц хоёр юм ингээд юм хүмүүс ийм биш үү, эн чинь ийм биш үү гэд ингээд хэлэхээр дор нь ингээд хийцэн байгаа харагддаг байхгүй тий. Тэгээд нэг тиймэрхүү байдаг. Тэгээд надад бол ерөнхийдөө ингээд танаа энэ саяын нэвтрүүлэг бол бас нэлээд юм нэг гэрэл одоо тий бий болгосон болов гэж бодсон. Тэгэхээр энийг аль болохоор тэгэл олон байран дээр хийхээсээ илүүтэй хийцэн одоо контент аягүйх олон нийтэд түгээх цацхтай тиймийг бас хэвлэл илүү дүрдэнтэй болж магадгүй. Манайх руу яг ийм нэвтрүүлэг зарлагдсанаас хойш бол маш их хүмүүс хандж байгаа. Тэгээд манай сүүхийг авраач гэл. Тэгээ ер нь бол баг орон сууцнд амьдарч байгаа хүн болгоно л одоо ингэ сүүхийн менежментийн ойлголт муутай байна. За тэгээд сэтгэл дундуур байна, тайлан тавихгүй байна. За тэгээд яг хөө зүгээр явж одоо миний харж байгаа үнцэг юу аа гэхээр ерөөсө бүгд мөнгөгүй байна. Тий. Мөнгө ерөөсө байхгүй. Мөнгөө өгөхгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ингээд юм маш энгийн зүгээр нэг юм үйл ойлголцол харилцаа л байгаа байхгүй. Нөгөө сүүхийн дараа маань тайлангаа тавихгүй байна гэдэг нэг шалтгаантай. За тэгвэл үгүй бол нөгөө оршин суугч нь мөнгө төлөхгүй байгаа болохоор би тайлангаа тавихгүй байгаа гэдэг. Яг нэг юм хоорондын харилцааны юу байхгүй. Тэгэхээр энэ бол яг нэг юу хийх гэж байгаагаа ойлгохгүй байгаа хүмүүсийн одоо нэг талаараа ажлыг хийгээд байгаа гэсэн гэж би бодоод байгаа. Мэргэжлийн бус байна. Одоо манайх чинь үйл хөдлөл хөрөнгийн академи барилга архитектурын сургуультай хамтраад хөрөнгийн менежментийн хөрөнгийн менежер бэлтгэх одоо сертификаттай сургалт 4 удаа зохион байгуулсан. Тэгээ нэг 120-од одоо хөрөнгийн менежерүүдийг бас бэлдээд гаргацсан байгаа. Тэг яагаад би энийг бас хийх болсон бэ гэхээр одоо би ганцаараа манай багийнхан ганцаараа мэдээд яах юм бэ те. Бүгдээрээ л ингэж мэддэг болоод ингээ би бүгдэнд нь хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээ олноороо ингээд энэ одоо энэ менежментийг ингээ ойлгочих юм бол тийм учраас ингээд барилга архитект барилга талаас нь ойлго. Барилга ойлгохгүйгээр сөөхийг зөвхөн цэвэрлэгээ гэж харах юм бол
явахгүй тий энэ чинь хуримтлалын сан үүсэх хэрэгтэй байна энэ чинь бүр маркетинг явж гин тий дотоод маркетинг явж гин ажилчтай хэрхэн тогтоох уу хөгжүүлэх үү тий нэг одоо жишээ манайх ингээд хөрөнгөний менежмент ингээд үзүүлж байгаа ингээд офисын барилгуудаа анх бол яг ингээд сөөгштэй гэдэг нэг юм дорд үзэх нэг тийм хандлагатай надруу ч бас залгаа загна штэ чи нэг сүүхийн дарга байж мэж гэдэг л аваа загна штэ уучлаарай би хөрөнгөний менежментийн компани захирал хүн байна та хөрөнгөний менежментийн компани ажилчдтай тий бас ёс зүйтэй харилц ч гэдэм үү тэнгууд нөгөө хүмүүс чинь бас сонсоод за бас арай өөрөөр ярихгүй болохгүй юм ч гэдэм үү тэгэхээр ингээд явж энэ мэрэгжлийн байх энэ ойлголт тэгээд харилцаа хандлага тий тэгэхээр энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад ч гэсэн энэ өөрөө яагаад буруу явцсан бэ гэдгийг ингээд ойлгуулах юм. Тэгээ би танаас нэг юм асуух гээд цөөхөн хуулийн 4 хуулинд би бас санал өгсөн. Тий одоо хамгийн сүүлд одоо Намин Чимэг гишүүний одоо хуулинд санал өгсөн. Тэгээ одоо ингээд бас тагл болчихж байгаа байхгүй тий ингээд хилцүүлэг яваал ингээд би бол айгүй гоё идэвхтэй явахнуудэ гэд бас ингээд харж ирсэн. Тэрэн дээр одоо магадгүй 2003 онд найруулагдчихсан хуулийн дээр шинжилээд тэнд нэмэгдэх зүйл байгаа болохоос биш тэндээс нэг хасагдаад ах зүйл бол байхгүй санагдаж байгаа. 2003 оны хууль бол харьцангуй бол миний хувьд бол айгүй тийм сайн хууль гэж би бодож байна. Энэ хуулийн процесс нь одоо ингээд явхаа болох одоо энэ те энэ ингээ хөгжихгүй байгаа сөөх гэл ингээ амар хот сэдв байна гэж магадгүй бариад авчиж байгаа хэрэг та. Энэ ингээд ер нь одоо 2003 оны хууль хэдэн жилийн одоо явж байгаад батлагдаад тий одоо магадгүй одоо энэ Намин Чимэг гишүүний хууль ч юм уу энэ ингээ хизээ ингээд явах болтоо гэсэн танд нэг багцаа бодол ер нь юу вэ? Дүр зурагч гэдэг юм уу? За тэрийг бол би бол тайлж мэдэхгүй. Яг тэгвэл энэ улс төрчиг сонь болцсон биз дээ тий. Асуудлыг хамгийн чухал одоо тийм чухал асуудал нь хаана байгаа, юуг шийдэх гээд байгаа, юуг нь өөрчлөх гээд байгаа. Миний бодлоор бол бидний одоо анхны боловсруулсан сөөхөн хууль бол аюул сайн хууль байсан. Тий. Дундын өмчлийн эд хөрөнгө гэдэг юу юм бэ гэдгийг тодорхойлсон. Дундын өмчлийн одоо сууц өмчлөгч гэж хэм бэ? Сууц өмчлөгчдийн холбоо гэж юм бэ? Холбооны өөрийн засаглал нь ямар байх ёстой юм бэ гэдэг юмыг бол хэрвээ үг үсэг болгоныг ухаан одоо ухаж ойлгох юм бол бүх одоо мэдээлэл юм байгаа. За магадгүй яг цаг хугацааны төвчлийн шатанд те нэмж сайжруулах юм байсан байж болзошгүй. Гэхдээ бид нэр ер нь өштэй юмыг ингэж сайжруулах гэж их ярьдаг. Эхлээд хийсэн юм хий бүрэн төгс хийсэн үгүй юу гэдэг юм аюул чухал байгаа. Тэгээд тийм учраас би бол тэрэн дээр би бол яг цаг хугацааны хувьд бол хэлж мэдэхгүй юм. Яг бол би улс төрийг ерөөсө сүүлийн үед ойлгох болж байгаа. Энд бол тэр төрийн ордон гэдэг дотор ямар цензурээр хүмүүс ордог байсан юм. Ямар хүмүүс тэнд аль пашдаг байсан төрийн ордонд. За төрийн өндөр албан тушаал буюу яам тамгын газрын те одоо удирдах ажил за жирийн ажилтнч хүрсэн ямар одоо цензурээр орж ямар эх орондоо үнэнч ямар ажилтаа үнэнч хийх гэж байгаа юмдаа мэрэгжлийн төвшөнд ханддаг байсан. Эзэн болдог байсан. Одоо бол би ерөөсөө ойлгохо болцсон. Энэ бол Монголд байгаа нүүрлэлсэн байгаа аюу тум засаглалын хямрал гэж би ойлгодог байхгүй юу? Тэгэхээр ямар нэг юм чи өөрөө хямарсан байна. Одоо хямарсан байна. Тэгээ юм хийж байгаа улсууд нь ингээд сонирхол нь нөгөө ингээд фокус өөрийнхөө одоо мэрэгжлийн юмд фокус болохоосоо ингээд төвлөрөхөөсөө гадна өөр юм төвлөрөд шүү дээ. Өөр одоо хувийн сонирхолтой дэндүү болцсон ч гэдэг юм уу те. Тэгэхээр тиймэрхүү юмнаас болцсон учраас энэ улс төрийн төвшөнд энэ асуудлыг ингээд гаргаж ирээд тавьж байгаа юм бол жоохон итгэл үнэмшил багтаа болчиход байгаа юм санагдаж байгаа. Одоо би л тэрийг бол шулуухан л хэлнэ. Зүгээр түрүүн чи тэр сөөхийн асуудал бол тэг би нэг л юм ойлгосон байхгүй. Одоо энэ хугацаанд юу гэхээр би улс төрийнхөндөө зөндөө ажилласан. Тэр хүмүүсийг нөгөө одоо тэг яг энэ юмыг ойлгуулах гэж өөрчлөх гэж ялангуяа энэ оролцооны тухай ярих гэж ингээд зөндөө одоо явсан. Одоо цайдын зөвлөгч хүртэл хийж явсан. Тэгтэл тухайн үед хамтран ажиллаж байсан хүмүүс ойлгодог. Гэхдээ тэр улс төрийн нөгөө залгамж шин чанар байдгүй учраас дараагийн бий болсон хүмүүс нь ямар ч ойлголтгүй хүн гарч ирдэг. Тэрнтэй дахиад ажиллах болдог. Дахиад нөгөө хүнд чинь хагас тутуу ойлгож идэл нөгөө хүн яваад өгдөг. Дараагийн хүн ирдэг. Хамгийн өөрчлөгддөггүй хамгийн амьдрал хэвэн үргэлжилж идэг орчин бол хэн бивэл ерөөсөө л иргэд.
Тийм учраас ерөөсөө л иргэдтэй ажиллах хэрэгтэй байна гэж шийдэл би ерөөсөө яг иргэдтэй одоо 20 гаруй жил ажиллаж байгаа байхгүй юу? Одоо яг энэ оролцоо гэж юу юм хамтарч яаж одоо хамтынхаа хүчийг яаж хамтаараа явж иж мэдрэх ёстой юм. Тэгээд дундаа энэ чинь хуримтлын бүлэг гэж байгуулад хуримтлын бүлгээрээ эдгээр чинь бие биенийхээ орон гэрийг ээлжлээ засаад өгчдөг, хашаа хороо янзлцдаг, жижигхэн бизнесээ одоо хөгжүүлждэг. Тэр цуглуулсан мөнгнөөсөө бие биендээ тэтгэмж өгчдөг. Даашаа тэрнээсээ одоо хуримтлын ногдлол шиг хуваарлцдаг. Тэр бүр ийм анхан шатны ийм жижигхэн хуримтлаараа тэр хуримтал нь бол тийм амар олон төгрөг биш. Өдөр болгон 100 төгрөг. 7 хоногт 1000 төгрөг. Энэ тэр нөгөө хүмүүс хоорондоо яаж тохирсноосоо болдог. Тэгээд тэр цуглуулсан мөнгө нь ингээд олон жилийн турш ингээд 20 сая болцсон. Тэгээ биеиндээ бас шагнал урамшил өгнө. Тэгээд дандаа баяраа тэмдэглэнэ. Тэгээд янз бүрийн одоо тэгээд тийм ингээд бусдад хүлээн зөвшөөрөгдөд ирсэн энэ сайн дурын үүсгэл санаачлагын бүлгүүд юм уу энэ хүмүүс чинь өөрсдөө тэр мөнгөөрөө тэр орон нутгийн захиргаа одоо юу гэдгийг тэр нөхдүүд нь за та нар одоо биднэрт 5 майхан хийгээд өгөөч. Та нар манай энэ гудамжны бүх одоо модыг тариад өгөөч. За энэ одоо манай энэ үйлдвэрийн ажилчдын одоо 500 хүн бэлийг нь аваад өгөөч. Тэргээд ингээд харилцан дэмжиж тэгээ нөгөө тэнд сайн дураараа үүссэн хүмүүс чинь урамшаад хөөрхөн нөгөө дундын юм нь орлого нэмэгдээд тэгингээ нөгөө хашаа хороогоо улам гоё болгоод тэгээд зүгээр одоо хашаа хороо энэ байшин одоо тэр дотор байна штэ зүгээр нэг ингээ будаад идэг ш тэр дотор нь танин мэдгүй юмнууд хийдэг. Одоо ингээд гоё одоо өгнүүд бичдэг амьдтай бие биенээ хайрлаа ч гэдэг юм одоо юу ч гэдэг юм те. Тэгээд нэг юм хөрхөн бисед хийчдэг уулзаад ярьдаг. Тэр биседгийг хэрвээ хин нэг хүн гаднаас ирээд хийгээд өгсөн бол эвдэд тэмгэлж магадгүй. Өөрснөө хийцэн бол байн будаад арчлаад ингээ яваад байдаг. Ер нь бол тийм тогтмол байх хэрэгтэй. Тийм учраас тогтвортой яг энэ өөрсдийнх нь санаачлагаар үүсгэл санаачлагаар бүр ингээд органикаараа үүссэн нэгдэл бол өөрөө хөгждөг байхгүй юу? Тийм учраас би энэ сөөх гэдэг юм чинь нөгөө органикаараа биш янз бүрийн хүмүүс талаас ирээд нэг байранд орсон. Тэгээ нөгөө байр нь байнга ингээ хүмүүс нь шилжиж нүүж идэг. Дотор нь нөгөө түрээслэгч бас ороод ирдэг те. Тэгээд ороод ирэхээрээ нөгөө яг энэ сөөх гэдэг юм уу одоо энэ тэр хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа нь жинхэнэ утгаараа явж чадахгүй байгаа нэг шалтгаан дээр байгаа. Нөгөө шалтгаан юу гэхээр бүр уламжилж ирсэн нөгөө мөнгө хураадаг тогтолцоо нь метр квадратаар нь авдаг те ч юм уу яг нөгөө хэрэглээгээрээ биш хэрэгцээгээрээ биш шаардлагаараа биш авдаг тэр тогтолцоо. Тэгээд энэ бүх юмнууд чинь тэгээ хүмүүсийн нөгөө энэ хуучин контортой харьцдаг байсан. Бас нэг яг түрүүний чиний хэлдэг хандлага харилцааны асуудал байгаа байхгүй юу. Тэгээд бид нар одоо санаж байна би тэр 2000-ад оны ихээр яг энэ сөөхийн хуулийг биш 99 онд байж магадгүй тэр сөөхийн хуулийг одоо ингээд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэлээр ингээд сургалт хийгээд явж хахад нэгдүгээр та барилгаа аягүй сайн мэд. Та барилгаа аягүй сайн мэдээ. Миний барилга хэдэн давхар байшин юм бэ? Окей 5 давхар юм байна. За миний энэ барилга ямар хөрстэй юм бэ? Ийм байна тий. За энэ барилга маань хэдэн онд ашиглалтанд орсон юм бэ? Тий. За энэ одоо өнөөдрийн зах зээлийн үнэ яг өнөөдөр хэд юм бэ? Тий. За тэгээд шалан юугаар хийсэн, тэр нь юугаар хийсэн ингээд барилгаа ойлгоо нэгдүгээрт тий. За тэгээд энэ барилгыг сайжруулахад юу хэрэгтэй байгаа юм бэ гэдэг юм аа. Ингээ хамтаараа яриа. Тэгэл одоо ингээ яриа явдаг байсан байхгүй юу? За газар хөдлөлийн зэрэг хэд байдаг юм бэ? За салхины мужийн төвшөнд ийм байдаг юм байна. За цасны ачаал ийм орж ирдэг юм байна тий. Нарын эвэрлэлт гэж ярих юм шүү дээ. Тий. Гэх мэтлэнгийн ийм юмнуудыг ингээд хүмүүс өөрсдөө юмаа мэддэг баймаар анхны шатны юмаа мэддэг баймаар байна. Тэгээ хоёрдугаарт биш үү? Тэр барилгынхаа өнөөдөр амьд хамаагүй хуучин орон байранд суусанд амьдарч байгаа ч гэсэн яг тэр сууцныхаа өөрийн албан ёсны зураг чамд байгаа мó? Өнөөдөр бид нар газар эзэмшихэд кадастрын зураг гэдэг өгдөг штеп. Тэрнтэй адилхан таны яг амьдарч байгаа тэр одоо нэгдүгээр хороолон тэдгээр байшин гэл тэгэхэд тэр байшингийн чинь ерөнхий том балаан зураг дотор энэ миний хэсгээ гэд ингээд өөр өнгөөр тавьсан юм байна уу? Айлуудад байхгүй юу? Тийм учраас тэрнээс нэгдүгürt эхлэмээр санагддаг. Нэгдүгürt. За хоёрдугаарт байна штэ тий.
одоо ингээд тэр сөөх гэдэг жишээлбэл ингээд 9 давхар айл 4 айлтай 36 айлтай орцойлоо гэж бодъё. Тэр орцонд орж ирэхэд нэг өөрийн гэсэн соёл тогтсон байх хэрэгтэй. Ер нь аливаа одоо компани засаглал дээр ч гэсэн ярьдаг шүү дээ, компани соёл дээр. Тэр компанид ямар соёл тогтсон байна? Тэндээс ажилд ороод ирж байгаа хүн тэр соёлыг мэдрээд тэр соёлын нэг одоо үнд цэвлийн тээгч гишүүн болоод явдаг. Тэ? Одоо энэ нэр хүнтэй том компаниудад ороод ажилласан хүмүүс тэр компаниараа бахархдах яг тэгвэл тэнд тийм өөрийн гэсэн өөрмөс соёл байждаг. Яг тэрнтэй адилхан яагаад бидний орцсон дотор өөрийн гэсэн соёл байж болдгүй юм. Тэ? Тэгэхээр тэр соёлыг бүрдүүлэхийн тулд одоо би санаж байна бид нар ингээд ийм одоо яг тэр байрныхаа тухай ийм хөрх ийм мэдээллийн ийм юутай ийм бүг ном гаргаад жижигхэн танилцдаг. Тэгэнгүүт одоо уянга манай орцонд нүүж ирлээ. Гарын авлага бахна шүү дээ тийм. Оюнгааг орж ирэнгүүт нь бид нар нөгөөтгөө ингээд өгнө. За тэгтээ ингээд маа чи уншаараа өгчүүл нөгөө чи нэг юм руу шидчихнэ байхгүй юу? Тийм учраас сөөхийн удирдах зөвлөлийн төлөөлөгч нь ч байдаг юм 2 3 хүн ч байдаг юм сууж агаад ураад кофе уугаад за та ингээд манай орцонд ирсэнд баяртай байна. Та өөрийгөө танилцуулна нөхөр чи дадаа гэж ярина шүү дээ тий. Тэгэнгүүт нь за манай байр ийм учиртай бид нэр өглөөд ингэдэг, оройд ингэдэг, алга үдээ ингэдэг, за ингээд зундаа ингэдэг, өвлдөө ингэдэг ийм байгаа. Тэгээд оршин суугчдын үүрэг ийм, бидний үүрэг ийм, ингээ хамтаараа бид нэр ингээд ийм соёлтой юм аа. Ингээд танд их баярлалаа. Ингээд манай аюуг бас дааж хамтартаа ингээд бүгдээрээ сайхан байна гэж найдаж байгаа гэд ингэж хэл танилцуулаад гар үсгийн зурулдаг гэж байгаа байхгүй юу? Гар үсгийн зуруулаад тэгээд гэд ингээд. Тэгээд тэр 36 айлын хүмүүс шүү дээ. Одоо энэ миний хэлээд байгаа энэ коллектив хаус юм шүү дээ. Коллектив хаус гэдэг бол дундаа уулздаг өрөөтэй, танхимтай, цугладаг газартай байдаг. Ер нь бол одоо энэ Европын коллектив хаусынгийн зөндөө жишээнүүдийг би харсан. За Японд байна те ингээл за би үүндээ хоол хийж зааж өгнө, хүүхдээ яаж хүмүүжүүлдгийг, хүүхдийн хичээлийг яадгийг, ямар хэлийг хэн яадгийг, шилжи одоо Франц хэл мэддэг бол Франц хэл сурах хүн манай уянгад юу ягараа ингээд уянга нэгдэх 3 дахь өдөр нэг л цаг бид нарт хичээл заах нь биш үү гээл тэгэл уянга нийлээд дөөр өгчдөг. Тэгээ уянга тэгээд яана гэдэг чинь тэнд нөгөө интеракшн явагдаад байгаа байхгүй хүмүүсийн хооронд юм амьд харилцаанууд үүсээд байдаг. Тэгээ бид нар чинь нөгөө бие биенээ мэддэг. Мэн чи манай дээд давхрын тэр нэг хүн яваалгаа нэг хүн яваалгаа мэдэхгүй. Тэгэл ингээд орцонд орохороо штэ бид нар одоо гадаад ингээд байж хат танихгүй үнтэй нүүр тулахад мэдлдэг шүү дээ. Зүгээр сайн байна уу гэж сайн байна уу? Өнөөдөр гоё өдөр байна те тийм байна. Танд амжилт хүсье. Үгүй ийм харилцаа байхгүй. Лифтэнд орно шүү дээ те. Би лифтэнд ороод ингээ хорч хүнтэй мэдлэмэр санагддаг байхгүй юу? Тэгээ ярьдаг. Тэгэхээр ингээ зарим дуурахгүй. Нэг галзуу солиотой юм ороод ирсэн гэж боддог юм яадаг. Тэгэл өддөг байхгүй. Жохон маамаа эдэр чи өдөж ярина. Тий. Чи өнөдөр яасан гоё хөөрхөн юм бэ? Эдэр гэл ингээл. Тэгэхээр гэл ингээ хөөрхөн. Тийм амьд харилцаа байдгүй. Тэгэхээр одоо бид нэг л орцонд амьдарч байгаа нэг дор ингээл тэр одоо нэгээс 15 давхар хамт явж байхад чинь тэр хүн чинь ингээ тэр хоёр чинь тэнд орчин үүсгэсэн байгаа байхгүй. Үгүй яагаад нэг гээд ингээ үгүй ярихгүй гэж болно. Зүгээр сайхан инээч болдгүй. Харилцаа байхгүй тэр чинь. Тэгээд тэр инээж байгаа хүнийг авч байгаа хүн өөрөө гоё сэтгэл төрнө. Инээсэн хүн чи өөрөө бас айгүй гоё сэтгэлтэй байна тий. Тэгэхээр хандлага харилцаа гэдэг юм бол сөөхийн нам ерөөс хамгийн чухал зүйл. Нэгдүгээр зүйл. Тэгэхээр нэгтгэж штэ тэр багийг тий. Тэгээ аль болохоор олон удаа уулз. За одоо ингээд жишээлбэл одоо ингээд байр байгаа штэ. Байрынхаа ингээд голд ингээд зогсоод дундаа ингээд гоё юм өдөрлөг хийлтэй. Тэ? Өнөөдөр манай би ингэж боддгийн айл болгонд илүү юм байдаг байхгүй. Үгүй тэрийг Америк хүчин гараж сэлгээ зардаг штэ. Тэ? Гараж сэлгээ тэгэл гаражаа онгоолгол яадаг тэр зарчмаар нэрлэлсэн. Айл болгонд байдаг илүү юм өнөөдөр манайх голынхаа талбай дээр юу яашгүй тэ? Одоо худалдаа хийшүү. Тэ? Манайх идэвхтэй оролцох хүмүүс нэрсээ өгөөрэй гэл. Тэгэнгүүт ингээ хөөрхөн гадаанаа ингээ юмнуудаа ингээ тавиал тэгэл ном байвал солилцож болно. Үгүй энэ чи манай 4-р ангийн хүүхдийн ном олдохгүйсэн эднийд байж штэ тий. Үгүй тийм амьд харилцаа хэрэгтэй байхгүй юу?
Тэгээ миний бодлоор бол ингээл айгүй хэм ингээл хийвэл ингээл хиймэр тиймнүүд манайхаас хамтын соёл гэдэг нэрийг авч явдаг. Зөв. Тийм. Одоо бид нар ажиллаж байгаа төсөл болгон дээрээ хамтын соёлтой Централ парк офисынхан, хамтын соёлтой тэр хотгоныхан гэдэг. Тэгээд дандаа нөгөө юм дунд нь ингээ гоё арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ бол манад ерөөсөө хөвшцэн зүйл. Тийм. Одоо жишээ нэг офисын барилга байлаа гэж бодоход ингээд хамтаараа хэдүүлээ донор өдрлөг хийя гэдэг. Тэгээд нөгөө цусны төвөөс хүн дуудаад ирнэ. Тэгээд бид нар чинь нөгөө нэг цусаа хандивлаад нөгөө хүмүүсийн чинь нэг сарын өмнөөс бэлдээл. Тэгэл тэнгууд чинь баг тэнд байшинд чинь 1000-аад хүн байгаа байхгүй. Тэгэхэд чинь ингээд баг 100 залуучууд ингээд очрлж байгаа бол цусаа хандивлж байгаа байхгүй. Тэгээ нэг талаасаа тэр хүн өөрийнх нь биед ч хэрэгтэй хүний аймнаас аварч ийн. Чи байшингаараа эн чинь айгуу гоё арга юу хийж байгаа байхгүй, ажил хийж байгаа байхгүй тийм. Одоо ингээд тэр энэ нөгөө дээд давхарт ийм хүн шиг нэг юм яваад гэдэг юм чинь болох байхгүй юу? Таныг би дээд давхрын хүнгээ бодоол ирсэн чинь та чинь тэр юм биш тэгэл ингэж яадаг чинь тий. Тэнгүү за гэл ингээд тийм гоё амьд харилцаа үүсдэг. Одоо дээр үед бол шүү дээ хөршийн холбоо гэж байсан. Тий. Хөршийн холбоо гэхээр нэг бас л нэг хүмүүсийг нэгтгэх тэр аюулгүй байдлыг хангах чиглэлээр явжсэн сайн дүр юм байгаа байхгүй юу. Тэгвэл та хэд аюу гоё юм эхлүүлсэн юм бэ? Баяр хүргэе. Бид ер нь бол энийг хаанаас сурсан бэ гэхээр Япончуудаас сурсан. Тий, Япончууд ер нь бол хөрөнгөний менежментийн компани тухайн байшин дотор байгаа хүмүүсүүдийг нэгтгэх ёстой. За тэгээд нөгөө бизнесийг дэмжих ёстой. За тэгээд ингээ хамтаараа ингээ соёлтой, дүрмтэй, журамтай гэдэг юм community аягүй тийм сайтай амьдруулахыг нь одоо менежментийн компани одоо яг сөөх энийг зохион байгуулж явах ёстой. Одоо би сургалт болгон дээр бас хэлдэг л дээ. Ингээд нийтээр нь соёлтой байхын тулд өөртөө аягүй гоё юм nice харилцаатай тийм байх хэрэгтэй гэдэг. Би тэгээд танаас асуух гээд коллектив хаусингийн хүрээнд одоо та ямар ажлуудыг зохион байгуулж байна. Сая дээр нэг гэр оролттой холбоотой тийм нөгөө хуримтлалын бүлэг ингээ үүсгэж байгаа гэдгийгсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр нь одоо бас өөр бас яаж хөгжүүлэх хийгдэж явж байгаа. Тий. Тэгээд яг нь ер нь бол энэ дээр би энэ ойлголтыг бүх төвшөнд ойлгосоо гэдгээл би ажилламаар санагддаг байхгүй юу. Одоо жишээлбэл одоо яг энэ asset management-ийн төвшөнд яаж бид нар энийг хийх вэ? Тэгээд ингээр хороол окей за тэр гэр хороол нэг өөр асуудал байна шүү дээ. Энэ олон энэ нийтийн одоо эзэмшлийн те дундаа эзэмш олон юмтай энэ өндөр байшингууд амьдарч байгаа хүмүүст энэ аюул чухал коллектив хаусинг. Тэгээд би яг энэ утгыг энэ оролцоотой байх хэвээр, идэвхтэй байх хэвээр энийг бас хид хідэн газар жоохон хэрэгжүүлж үзсэн байхгүй юу? Тэгсэн чил нөгөө улсууд чинь нөгөө сар болгон өгдөг хуримтлалын мөнгөө тэ ямар ч асуудалгүй өгдөг болсон. Тэгээ нөгөө хуримтлалын мөнгөөрөө тэ одоо цуглуулсан мөнгөөрөө одоо цөмөрө гадаана нэг гой сандал хийчээ. Одоо хэдүүлээ энд нэг ийм уулздаг талбай хийчээ гэдэргээд санаачлаад хийгээд явжсэн. Тийм бас туршлагууд байдгийг. Тэгээ тэр маань бол тэгэхээр энэ бол яг төр миний бодлоор бол эхлэл байхгүй. Тэгэхээр одоо ингээд багш нартай уулзж байна. Тэ одоо ингээд шүтээсийн одоо багш нарт яагаад энэ ойлголтыг өгөх ёстой. За ийм подкастуудаар энийг ярих ёстой. За төр засгийн одоо хүмүүстэй бас энэ талаар мэдээлэл өгөх ёстой байна. Тэг эхлээд нөгөө ийм жоохон ийм софт талынхаа юмнуудыг нэлээд сайн хийж ойлгуулад тэгээ одоо яг энэ тэр чиглэлээр нь жоохон хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд явуулаад тэгээд одоо яг хүмүүст хэрэгтэй юм болох юм бол үнээс биш коллектив хаусинг гэхээр за хэдүүлээ нэг 10 хүн нийлээд цөмрөө юу газар аваад байшин барья гэдэг юм бол бас арай биш. Яг хөө тийм байж болно. Тэрийг бол бид нар бас хийж үзсэн. Тэрийг би бас хийж үзсэн байхгүй ерөнхийдөө. Тэгээ явж итэл яг тэр ингээл 10 айл нийлээл газар аваад байж итэл нэг нь идэвхтэй явж байгаа л тэгэл нэг хагас байшин бариад нэг нь бүтэн байшин бариад нэг нь байшингаа барихгүй байж байгаа л тэгэл дид бүтцээ яах вэ гэж идэл дундаасаа дид бүтцийн мөнгөө цуглуулах болохоор нэг нь нөгөө нэг нөхөө байгаа л нөгөө л эхнээсээ нөгөө юм аюусан ойлголаагүй тийм бас юмуд гарч ирээдсэн заас ёстой боли ёстой ганцаараа барьсан дээр юм байна гэл тэгэл ганцаараа газраач ухаал ганцаараа худгаач ухаал тэгэл ганцаараа нөгөө цахилгааны шонгоо татаал тэгэл дахиад өргүү зардал болж байгаа байхгүй тэр чинь хэрвээ ингээ хэдүүлээ дундаасаа ингээ нэгтгэж юм бол тэр чинь хамаагүй одоо 10 сая төгрөг зарцуулах байсан бол дундаасаа 1 сая төгрөг гаргаад хийчихэр тийм ээ. Анхаахан тэгээд би бас тэгж бодоод байдیں۔
манайхан ер нь бол яг ингээд юм гоё санаачлага айгүй гарч ирдэг тий. Тэгээд тэрийг ингээд айгүй сайхан нэгддэг ингээд ихэндээ эхлүүлдэг. Тэгээд эхлэл ингээд 80% гэж байгаа ч гэсэн дуусгах чаддгүй юм байна. Ер нь ерөөсөө дуусч чадахгүй л байх гэж би хараад идэв. Ёстой зөв төгсдөг. Тийм ерөөсөө юмний ард ерөөсөө байхгүй. Тэг ямар аливаа юм ихсэн юм чи өөрөө доктортой байж ич нөгөө үйл ажиллагаа айгүй сайн өрнө штэ өгч штэ тий. Би дахиад нөгөө коллектив хаусаа гэдэг. Тэг яг би хувьдаа бол одоо танис жишээ ингээд ойрхон байгаа учраас зөвлөгөө авчиж болж юм л та. Тэнгүүд одоо яг коллектив хаусыг ингээд хийхийн тулд одоо бас та зөвлөгөө өгч гин үү? Одоо ингээд юм хурал цуглаан хийж гин үү ч гэдэм үү те. Одоо нэг талаасаа би бол одоо яг юм сөөхүүдэд юм коллектив гэдэг зүйлийг бас аягүй сайн нэвтрүүлэх хэрэгтэй. Сайн нэвтрүүлгийн хүрээнд бол маш их юм олж харлаа. Нэвтрүүлгийн бэлтгэл ажил болгож ингээд бүтэн жил ер нь бол бэлдсэн. Тэгээ баг 200-аад сүүхийн жагсаалт гаргаж агаад ямжлаас нэг тал хувьтай нь би бол уулзалт хийсэн. Яг ямар асуудал тулгардаг юм бэ гэхээр дандаа иргэдийн асуудал тулгардаг. Тэгээд бас нөгөө сүүхийн мэрэгжлийн одоо удирдлагууд нь өөртөө мэрэгжлийн бус тэгээ бөөн гомдцсон хүмүүс үйт юм билээ. Тэгэхээр энэ ажлыг бас яаж гоё ингэж юм уйлдуулж ингэж бас ажил хэрэг болох бол гэдэг үгээс. Тэгэхээр ер нь бол цаг гаргаад хүмүүстэй ажиллах л гэдэг юм дөө. Тэгэхээр миний одоо оролцоот хөгжил оролцуулж сургая гэдэг юм би бас зөндөө тийм сургалтууд хийдэг. Тийм сургалтууд хийж болно хэрвээ хамрагдах хүмүүс байх юм бол ингээд цуглуулж агаад тэгээд ер нь яг энэ оролцоо гэж юу юм яагаад оролцох ёстой юм те тэгээд эний чинь ингээд нэг хүн ярьдаг биш би тэр доор нь одоо бидний яриад байгаа одоо чивтерийн яриад байгаа юмыг сурагч багш нар одоо бий болгоод тэд нартэй одоо тий сурагч багш гэж одоо юу өгөөд тий сургалтын модулуудаа гаргаад тэгээд ийм одоо бүхэл бүтэн ийм бас сургалтын хөтөлбөрүүдийг хийж болж байна. Тэгээ яг газар дээр нь очиод ингээ тэгээгээд бас юмудыг танилцуулаад тэгээ одоо тэр түрүүн бас чи хичээл явуулж байгаа гэж ярьсан шүү дээ сургалтын. Тэгээд тэр чинь бас тиймэрхүү сертификат авдаг баг тий. Тэгэхээр ер нь бол яг ингээд энэ чиглэлээр ингээд явхад хүмүүстэй ингээд ажиллах аюу гоё байдаг. Тий. Яагаад гэвэл би нөгөө people is solution гэдэг ба штэ. Хүн чинь өөрөө шийдлээ гаргаж байхгүй юу. Тэгэхээр ямарваа ингээд одоо ингээд нэг заал нь 50 хүн суугдсан байхад би ингээд хичээл заах гээд очлоо гэж бодъё л доо. Гэтэл тэр 50 хүн чинь өөрөө буцаад надад хичээл заачдаг байхгүй тэр хичээлийн үеэр. Яагаад гэвэл нөгөө оролцуулж байгаа байхгүй юу. Оролцуулнаа гэдэг чинь тэр хүмүүс тухайн сэдвээр өөрсдийн санаа бодлоо ярина гэдэг чинь тэр нөгөө асуудлыг шийдэх шийдлүүдийг хэлээд өгдөг. Тэрэн дээр хэлээд өгөхөөс гадна хамтаараа шийдлүүдээ ярьж байгаад эндээсээ хамгийн бест одоо тий хамгийн сайн шийдлийг бас гаргаж авч болдог. Тэр дундаас ч н одоо харин жинхэнэ сурагч багш нар бас тодроод ирдэг өөрсдөө ингэж бүр оролцоогоороо тий тийм одоо гоё яадаг. Тэгэхээр би бол тиймэрхүү ажилтдаг шүү дээ ер нь бол тий. Зөв сая манай нэвтрүүлэг цацагдаал. Тийм тэгээд ингээд комментуудыг нь яг ингээд бид нар ингээд пэйжээ ингээд бас давхар хөгжүүлж байгаа болохоор ингээд рил центр болгоод ингээд явуулдаг байхгүй. Тийм тэгээд ингээд тэр дундхыг одоо яг би нэг хэрүүл уруулч юм уу одоо ингээд өөрийгөө магтаа саашаах гэсэндээ тэрийг нэг уншаад байгаа юм биш. Ер нь ингээд ийм нийтээрээ ямар байна вэ гэдэг тэр зүйлийг бол одоо ингээд тэр комментуудаас ингээд олж харж байгаа байхгүй. Тэгээд ер нь одоо ингээд яг нэг талаасаа ингээд мухалта тэнгүүд ямар ч одоо нөгөө хүмүүс ярьдаг ч тролл энэ төр гэж ярьдаг ч тийм яг манай нэвтрүүлэг дээр бол учиргүй тийм би нэг тийм зорилттой одоо тий над руу ингээ атаклуулах тийм хийгээг учраас гайгүй. Гэхдээ хүмүүсийн ингээ тийм ярьж байгаа хандлага яг тэр өнцгөн ер нь ингээ баг ингээ тийм 60-40-тэй байна. Тий 40% нь ингээ амар гоё ингээ залуучууд ингээ хүлээж авч байна. Айгуу гоё хүлээж авч байна. Яг ийм хэрэгцээтэй байсан. Яаж танах руу дахиад хамрагдах уу гэх. Бас нэг тал нь нөгөө тал нь юу ч ойлгохгүй байгаа бас хүмүүс байгаа тий. Одоо тэрийг очиж хийгээч тий. Нөгөө тал нь болохоор яг ингээд өөр дөрөө тусгаж аваад дандаа ингээд тийм загнаад идэг. Тийм аа. Тэгээ ингээд ийм баг шал дими ийм нэвтрүүлэг хийсэн ингээл тий. Тэгээ намаа гэж одоо бас нэг оршин суугч тийг загнасан шүү дээ. Ингээд бид нар ингээд засал масал хийгээл явж байхад чинь чи ингээд тий төслийн мөнгө юу лээ төслийн багийнхаа тайлд нийлж мөнгө итлээ гэл нэг юм бүр нэг юм хүн заавал ингээд нэг ажил хийхэр л мөнгө итгэх ёстой юм шиг тий. Тэгсэн чи би тэр нэвтрүүлгийг өөрөө санаачлаад өөрөө тэнцээ очиж өөрөө бараг гар бие оролцоод
бүх юмыг ингээд тий санхүүжилтийг нь би босгоод ингээд хийж байгаа байхгүй. Тэгээд би танаас нэг юм асуух гэдэг. Нийгмийн бухимдал байна. Бухимдал. Тэгээд тэр нь нэг талаасаа би зүгээр одоо ингээд байшныг яг ингээд хүнтэй зүрлэх юм бол яг тэр ингээд харагдчихэв. Одоо юм залуу байранд байгаа хүмүүсийн харж байгаа хандлага өнцгөн арай өөр. Зөв. Тий. Тэгээд нэг юм дундаж 20-оос дээшээгээ жил болцсон байгаа байшингийнхан өөр. Тэгээд одоо 40, 50 жил болж байгаа гин хүмүүс өөр байгаа. Тэгэхээр нөгөө ингээд мэдээж энэ хүмүүс чинь ингээд ийм хөгжил байгаа шүү дээ. Сонирхолтой дүгнэлт байна. Тий. Тэгээд ийм залуучууд одоо улам л их болно. Тэгээ одоо манай улс чинь ингээд дийлэнх залуучууд. Тий. Тэгэхээр ингээд ийм хотод ингээд гоё амьдрах ингээд ийм соёлыг бий болгох нь харьцангуй одоо бас цаг нь ирсэн болов гэж бас хараад. Ер нь бол аливаа юмд биш үү те. Цаг нь миний одоо амьдралаас одоо сурсан сургамж гэдэг юм уу. Цаг нь ирээгүй байхад чи алт шиг юм хилээдч үнцэнэгүй. Цаг нь ирсэн байхад тэр чи өөрөө хөгжиж өвчдөг байхгүй. Тий. Тэгэхээр одоо бол яг би яг одоо энэ ярьж байгаа энэ хөрөнгийн менежментийн асуудал те. Энэ бол яг нөгөө хүмүүс нийтээрээ хамтаараа амьдарч сурч байна. Хотч сурч байна тий. За одоо нөгөө нэг суурин амьдралд байх соёлын одоо юу гэдгийг те шаардлагууд бий болоод тэрүүгээр нь тэр шаардлагч өөрөө хөгжлийг бас төлхөр болдог шүү дээ тий. Тэр утгаараа одоо бас явж байгаа юм болоо гэд бодож байна л да. Тий. Тэгэхээр мэдээч хэрэг одоо яг энэ ер нь бол яг энэ та нарын бариа явж байгаа юм аягүй чухал. Одоо би одоо зүгээр ерөнхийд нь ингээд хувилж авч үзэх юм бол заяа. Барьсан байгаа байшингууд нь барьж байгуулах тэр асуудал нь 90% байлаа гэхэд хөрөнгийн менежмент нь 10 хүртэл хувьгүй хувьтаал явж байгаа зүгээр хөгжлийнх нь юмар харах юм бол тий. Тийм учраас одоо байшин баригдлаа хөрөнгийн менежмент хэрэгтэй. Тий. Тийм учраас тэр бол 90-10 биш. Тэр за 80 20 70-30 гэдэг аливаа юм чинь хэмжижээж хөгжлийг өөрөө бид нар тодорхойлдог шүү дээ тий. Тэгэхээр одоо тийм бас нэг тийм төвшнгөөр ярьж тэхийн тулд яг та нарын хэрэглүүлсэн хөрөнгийн менежментийн яг энэ мэрэгжлийн байх гэдэг юм чинь аюу сайхан байгаа. Тэгээд би бол энэ залуучууд бас баярлж байна. Тэгэхээр мундаг ажиллаж байгаа шүү дээ. Баяр хүргэе. Баярлалаа. Тий. Би ч одоо мэрэгжлийн байх тухай ярихаар заримдаа загнуулна. Тэр бол шүү дээ тий. Тэр загинж байгаа нэгдэг чинь зүгээр хөгжлийн процесс шүү. Тийм баг. Би бас тийм бодсон. Хөгжлийн процесс. За тэр түрүүн нэг тэрний чиний тэр комментэн дээр одоо хөрөнгө мөнгө өрлөө барьлаа гэж бичиж байна. Тэр бас хөгжлийн процесс. Яг гэвэл юм чинь нөө эсрэг тесрэгийн хууль үүдэг. Дандаа магтаа дандаа ямар гоё юм бэ гэвэл чи гэл бас арай өөр байна. Тэр яг гэвэл нийгмийн бухимдал энэ олон болохгүй бүтггүй байгаа юм дандаа ийм тийм мэдээлэл аваад тэр нь ингээд сошиалор мэдээлэл авсан хүмүүс чинь дахиад тийм болов гэж бодоод яаж магадгүй. Би одоо ингээд Баруун аймгийн аль аймагт төлөө явж байгаад ийм хоримтлын бүлгээ байгуулаад тэгээ ингээд хүмүүс ингээд аягүй өргөн цуглаал ингээд бид нар юм яриад за тэгэл асуудлыг ярихаар аягүй их асуудал яриад ярьсан асуудлуудын эренблсэн асуудлууд нь хэний асуудал юм бэ гэхээр бусад хүний асуудал юм шиг ярьж ирсэн хүмүүс бидний асуудал биш үү 80% нь гэдэг юмаа хүлээн зөвшөөрөөл тэгээд бэжэтэл тэгвэл одоо хамтран хийдүүлээ гингүүд хамтрах болол дундаасаа мөнгө төгрөг цуглуулах тухай юм яригдал бүлэг бол юм бол тэгээд эдэн төгрөг мөнгө гэх ингээл яриа бэжэтэл нэг өвгөн ингээ миний өөдөөс салж байсан аа. Үгүй нөхөрмийн чигээр нь энэ мөнгийг сүлжиж хагаад аваад алга болчих нөхөр бишээц гэл ингээл тэгж байгаа байхгүй юу. Тэгчээтэл яаж юм гэхээр тэр хүн урд нь баахан мөнгө цуглуулаа алдсан хүн байгаа байхгүй юу. Ер нь бол би зүгээр тэгдэл бодсон. Тэгэл нөгөө нэг айгаал тэр хүн чинь нөгөө юм далд хумсарт нэг юм орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нийгмийн өөрийн энэ бухимдал, нийгмийн одоогийн байгалийн нөхцөл байдал энэ зөв явж байгаа юм руу тэгж ханддаг хандлага байдаг. Тэгэхээр тэрэнд бол ерөөсөө хизээч буужиг урагшаа та нар хийж байгаа юм айгүй зөв. Тийм учраас одоо тэр хувиа ихсэж энэ хөрөнгийн менежментийг сайжруулах үйл ажиллагаанд ч одоо амжилт хүсье. Тэгээд одоо хэрвээ миний хувь нэмэр байдаг бол
Одоо би бас та нартай хамтраад бас юм чинь дэм бол бас болно л доо. Ястай баярлалаа. Яг нөгөө манай одоо энэ подкастын тий одоо бас манай сөхийг авраач нэвтрүүлгийн одоо бас гол хийсэн зорилго энэ болгоныг ингээд та бүр амар гоё. Ер нь бол эцсийн бүлэгт оролцоод хамгийн чухал. Тийм учраас бид нэр ингээд хамгийн одоо 2 дугаар сизон тий манай подкастны 2 дугаар сизонгийнхаа хамгийн анхны зочноор ингээд би таныг урьсан байгаа. Тэгээд баг та манай подкастны энэ дугаарын хаалтыг бол хамгийн сайхнаар хийчлээ гэж би бодож байна тий. Ингээд ийм манай компанийн хувьд бол ингээд 5 жилийнхаа ойн хүрээнд хийж байгаа. Тэгээд ер нь ингээд маш одоо ийм том ажил болж ингээд бас хүмүүст бас ингээд хурж байгаа. Тэгээд сүүхийн дарга нараа бас ойлгодог болох байх тий. Нэг талаасаа оршин суугч нар ч гэсэн соёлтой амьдрах, өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг өөрөө унгаагаад байгаа шүү гэдгийг ч гэсэн бас ойлгох, хөрөнгөө хайрлах тий. Тэгээд хамтаараа соёлтой оролцоотой амьдрах одоо энэ мессежийг ингээд хангалттай бас тий авч чадах байхаа гэж бас найдаж байна. Тэгээд өнөөдөр одоо миний урилгыг хүлээж авч ингээд хүрэлцэн ирсэн танда маш их баярлалаа. Урайгаа илий. Хотхны соёлоос хотын соёл эхэлнэ. За өнөөдөр анхааран сонсон та бүхэнд баярлалаа.